За хятадтай холбоотой сонирхолтой бичлэг олсноо хэдүүлээ хуваалцъя гэж бодлоо. Би өмнөх бичлэг дээр нийтдээ өөрийгөө доороос нь бичээдсэн чинь аюу тэнэг харагддаг юм. Тэгээд энэ удаа айлуудах дээдлээс нь бичих гэж оролдлоо. Тэгээд хэдүүлээ хятадын энэ хүмүүс орон гэргүй болоод одоо homelessness гэж англиар ярьдаг тийм. Годомжны хүмүүс ихтэй болцсон энэ асуудлын талаар ерөнхийдөө бол орсон бичлэг байгаа даа. За тэгээд бичлэгнээс харъя. Longhua district of Shenzhen, a stark contrast can be seen every day. On one side, unemployed workers sleep scattered across the ground, while across the pedestrian bridge stand upscale residential communities and brightly lit shopping malls. It's really hard to find work these days. These people all came to Ximin Town in Guangdong to work, but now they are all lying here doing nothing. See that? They are no longer going to work because there are no jobs left. Desperate young people can only sleep under bridges and inside tunnels. During the day, they work exhausting delivery jobs. At night, they curl up in tunnels and sleep outdoors. The person who filmed the video said that arriving 10 minutes late could mean no spot left on the ground. Тэгээд энэ хүмүүс бүр айгүйх орон гэргүй болцсон. Трейни буудлын дээр тэгээд энэ гүүрэн доогуур энэ төр онцт юм байна л. Тэгээд delivery-ний ажил айгүй хийдэг, энэ хоол хүргэдэг ажил сүүлүүд айгүй хийдэг болцсон. Яг гоо ажил олдохгүй байгаа хүний хийж болох одоо хамгийн хогийн ажил юм байна л да. Яг одоо бол тэгээд хөрхий ажлаа таарчаад гяс ирээд одоо энэ жишээ нь доотлолт, гүүрний доотлолт энэ одоо хонглын зам юм хаашийн тэ нэг тийм түнээ шиг энэ дээр гяс байрлалаа олоод хөвтөхгүй л бол энийх нь спот нь хүртэл байхгүй болчдөг гинэ. Тэгээд цаашлаад яг хөө энэ ингээд айгүй өрөвдөлттэй юмнууд ингээд явж байгаа. Тэгэнгүүтээ хятадын яг энэ орон гэргүүтэлтэй холбоотой статистик одоо энэ дээр to afford housing and had to sleep in places such as parks, under bridges, beneath overpasses, or near train stations. In September 2025, an article published by Caixin stated that Chen Ronghui, deputy director of the National Data Administration, led survey institutions across 34 provinces to conduct a preliminary survey of the homeless population. According to reported internal data, by late August, around 47.5 million people in China were homeless, a figure 5.3 times higher than in 2020. Among them, 61% were under the age of 33. People over the age of 60 accounted for 25%, while in 2020, Тэгэхээр энэ статистик нь бүр аимшигтай заяа. Одоогийн байдлаар хятадд 47.5 сая орон гэргүй хүмүүс байгаа гинэ. Тэгээд энэ тоон маань болохоор 2020 онтой харьцуулах юм бол 5.4 дахин өссөн. Тэгээд одоо бол homeless буюу одоо энэ орон гэргүй болцсон улсуудын талаас их нь ерөөсөө залуу хүмүүс юм. 33-аас доош насны хүмүүс. Дээр үед бол 20-од оны үед энэ маань ямар байсан бэ гэхээр 65-аас дээш насны хүмүүсийн 65-аас дээш насны хүмүүс 69% эзэлдэг байсан юм байна л та. Тэгэхээр нэгсэндээ орон гэргүй улсуудын 69% дээр үед хөгшин хүмүүс байдаг байсан бол одоо ихэнх нь залуу хүмүүс болсон. Тэгээд хятадын нэг юм айгуу сонирн. Нэг хүүхдийн бодлогоосоо болоод хүүхдүүд нь айгуу цөөхөн болцсон. Тэгээд Аз соёл маань болохоор яадаг юм гэхээр монгол хүмүүс мэдээсээ ойлгоо тийм. Хөгшрөөд гэртээ байгаа хүүхдүүдийн хүүхдийг хардаг ч юм уу тий. Хүүхдүүд нь ээж авгаа асраад ингээд сайхан гэр бүлэрээ бужигнаад амьдардаг ийм сайхан Аз соёлтой бол нөгөө нэг хүүхдийн бодлого маань болохоор тэр зүйлийг үгүй хийчихэж байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр нэг айл маань өөрөө нэг хүн дахиад нэг хүүтэйгээ явуулчихаараа тэр нэг жоохон ажил олдохгүй байгаа нөгөө бацаан чинь эргүүлээд ээж аваагаа эмээ өвгөө асрна гэсэн юм байхгүй хэцүү шүү дээ. Ягаад тэгэхээр ажилч олдохгүй байгаа нөхцөлд ийм дүр зураг ерөнхийдөө харагдаж байгаа юм. Дээрээс нь энэ дээр миний надад бодогдсон яг энэ бичлэгэн дээр яригдаагүй асуудал маань юу байсан бэ гэхээр хүмүүс Трампыг хятадтай холбоотой бодлого тэр энэ тэнийг юм хийж нэг шарт толгойтой нөхөр юу хийж байгааг ойлгохгүй байна гэдэгсэн. Яг үнэндээ бол эдийн засгийн энэ хүү үзүүлж байгаа дарамт маань ажиллаж байгааг бол харуулж байгаа. Тэгээд олон улсын хөрөнгө оруулалт хястаас гарч явж байна. Ажлын байрууд байхгүй болж байна. Залуу хүмүүс ажилгүй болж байна. Тэгээд энэ маань эдийн засгийн ийм дарамттай нийгмийн өөрөө юм тогтворгүй байгаа тохиолдол дээр хятад юу нөгөө Тайвань руу дайрах, дайн хийх гэдэг ийм асуудал ч хуурж байгаа байхгүй. Тэгээд өөр бас нэг ойлгох ёстой юм нь юу байсан бэ гэхээр хэрвээ намайг Twitter дээр дагдаг бол Ши Цзиньпин маань өөрөө хятадтай өөрийнхөө байр суурийг алдаад нэг хэсэг бүр гэр хорионд хүртэл орцсон байсан гэдэг мэдээллийг та бүхэн бас намайг оруулж ирснийг бол санджиж магадгүй. Дээрээс нь
Хятадд 50 сая хүн орон гэргүй гэдэг бол маш том тоо. Тэгэхээр нийт хүн амынхаа бараг 5% нь орон гэргүй байна гэсэн үг байхгүй. Албан ёсны тоо баримтыг үзэх юм бол 1.4 тэрбум хүн амтай гэж яригддаг энэ хүү улс маань судлаачдын үзэж байгаагаар бол хамгийн доотлолт нь заяа хамгийн багадаа 130 саяар хүн амаа илүү тоолцсон. Дээшлэх юм бол 400 саяар хүртэл илүү тоолцсон байх магадaltaй гэдэг ийм мэдээлүүд бас гарч ирсэн. Тэгээд энэ маань юутай учраас ямар холбоотой вэ гэхээр нэгт Хятадын коммунист төрд угаасаа сайн мэдээлэл өгөх сонирхолтой байгаа. Хоёрт болохоор нутгийн санхүүжилт маань өөрөө хүн амынхаа тооноос хамаардаг учраас жижиг муужууд одоо тийм манайхаар болоо сум аймагуд бол хүн амынхаа тоог илүү өндөр хилжиж ашигтай байдаг юм байна л да. Дээрээс нь баахан охтуудыг авч алдсан учраас хиймлэр баахан эмэгтэй хүмүүс байсан юм шиг юм тоо үзүүлэлтүүд бүгд ингэ зохиогоод гаргацсан. Ийм ерөнхийдөө бол дүр зургуудаас харагддаг юм байна. Тэгээд бичлэгийн үргэлжлүүлээд үзэх юм бол яг 20 минутын бичлэг зөндөө олон юмнууд байгаа. Хэдүүлээ гүйлгээд байс зарим хэсгээс нь харах гад бас оролтой. Энд нэг хүүхнүүд ингээд ажиллаж болохоор яаж зовсон бэ гэдэг талаар ерөнхийдөө civil service exam and the public institution recruitment exam. I broke down emotionally so often that I had to take. Тэгээ одоо чинь энд нэг охин ингээд уйлаад шалгалтаа өгч чадахгүй civil worker буюу одоо манайхаар бол энэ төрийн албан агчийн шалгалтыг авах байсан талаар ярьж байгаа байхгүй. Тэгээд хүмүүсийн орон гэргүй болсон асуудлуудыг айгүй юу гэх юм ашиглаад давхар тийм лөөрүүдээс айгүй гарцсан. Ямар төрлийн лөөрүүд өгдөг вэ гэсэн чинь ажилд аавна гэж бахан ярилцлага хийж яснаа. Яг одоо чамайг ажилд авах гэдэг чи ажилд орохоос өмнө эхлээд манай компани бүтээгдэхүүнийг хөдөлгөж аваа. Тэгэх юм бол ажилд аавна гэх. Тэгээ нэгсэндээ зүгээр бүтээгдэхүүнээ заах гэсэн тийм нэг пирамид схемагийн юмнууд болцсон байгаа байхгүй. Тэгээд бас яг энэ видео дээр яг өөр нэг сонирхолтой мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Хятадд ийм хуурамч ажлын байрны кафенууд гарцсан. Тэгээд яг гэхээр нөхрүүд нь ингээд эхнэрүүстэй ажилтаа юм шиг худлагаасаа ажилд явдаг. Тэгээд тэндээс нь худлагаас нь ингээд цалин тавьдаг. Тэрийг болохоор мэдээж нөхөр нь мэдээж тийм мөнгө өгж байгаа тийм. Тэгээ мөнгө төлөөд ингээд худлагаасаа ажилтаа юм шиг харагддаг тийм ажлууд хүртэл бий болцсон ингээд мэдээлэл гарч. Тэгээ ямар ч байсан. Ясад бол нөхцөл байдал нэлээд хүнд байгаа юм байна. Тэгээд хуучин бол $2,000 цалинтай байдаг байсан ажлууд бол $400-500 цалинтай болцсон. Тэгсэрний дээрээс нь бүр тэр ажлуудыг олж авахд хүртэл хэцүү. Шинээр төгссөн залуучуудын 70-80% нь илүү одоо жишээ нь юу гэдэг инженер чиглэлтэй энэ төр суусан залуучууд нь бол талаас илүү 50% нь ажлын байргүй энэ төр байдаг болсон юм нэг байна. Тэгээд за би нэг хідэн тэмдэглэлээс харах юм бол 47.5 сая хүн орон гэргүй гэж байна. Тэгэхээр ажилгүй хүмүүсийн тоо маань энэс их байх хэрэгтэй байх гэдэг шүү дээ. Хятад ингүүд албан ёсоор 5.4% нь хүн амынхаа 5.4%-ийг бол ажлын байргүй гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл тэр тоо бол яаж үзэн үнэмшлэх байгаа. Тэнгүүд Хятад одоо ямар ойлголт гарцсан бэ гэсэн чинь уян хатан ажлын байр буюу flexible ажлын байр гэж байдаг гинэ. Тэрийг болохоор юу гэж үзэж байгаа юм гэсэн чинь 7 хоногт 1 цаг ажилдаг байхад тэрийг уян хатан ажлын байртай хүн гэж үзнэ гинэ. Тэгээд тийм хүмүүсийг бол 320 сая хүн байна гэж байна. Тэгэхээр энэ 320 сая хүн бол бараг л ажилгүй ажилтай байсан ч underemployed буюу хангалттай мөнгө олдгүй юм ажлын байртаа осоод байгаа байхгүй. Тэгээ хоолны хүргэлтийн ажилтнууд бүр газар аваад нийтдээ 16 сая хүн энэ хоолны хүргэлтийн ажлуудыг хийдэг. Зарим тохиолдлууд дээр бүр өглөө 9 цагаас гараад өдрийн 4 цаг 3 цаг хүртэл яваад 90 юаны цалин авдаг гинэ. Тэгээ 1 юан маань монголоор бол нэг 520 төгрөг юм байна л да. Миний нэтээр харснаас бол. Тэгэхээр бол нэг ойролцоогоор юу гэдэг айгүй олон цаг ажиллаад 40,000 төгрөгийн цалин энэ төр авдаг. Иймэрдүү байдаг гинэ. Зарим тохиолдолд бүр ажилчгүй байдаг. Өмнө бас Twitter дээрээс хүмүүсийн хуваалцж байсан. Хоол түгээдэг залуучууд бүр ингээд ажил олдохгүй, хоол олдохгүй. Тэгээд ингээд хоолоо түгээж явж байгаа одоо бүр тэр хоол түгээдэг юмныхаа юу л мотоцикл интернийхээ хажууд ингээд өсөөд үхсэн ч үлээ иймэрдүү зургнууд хөрлийн өрөвдөлтэй зургнуудаас явж исэн. Тэгээд гадны хөрөнгө оруулалт мэдээж алга болоод тэгээд энэ том ерөнхийдөө бол өмнө нь бол нэлээд гайгүйтай гоё тооцогддог байсан ажлууд маань олноороо байхгүй болсон юм байна. Дээрээс нь Alibaba гихчлийн том технологийн компаниуд хиймэл оюунхан хөгжөөд хиймэл оюунханы үндсэн дээрээс бол олон бас ажлын байрыг хассан, байхгүй болгосон гэдэг ийм нэрд бас мэдээлэлүүдийг ямар ч байсан ярьж байна. Тэгээд энэ хятадтай холбоотой энэ бүх мэдээлэл маань тав хүнээс сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар уулзъя. Thank you.